ерөнхий газрын гаднаас мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. За улсын 1-р төвийн эмнэлэгт одоо халдварын голомтод ажиллаж байсан нэгэн совилогч өндрөөс унаж нас орсон гэх мэдээлэл олон нийтэд түгээд байгаа. За үүнийг тодруулахаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар Хөтэй уулзаад байна. Ингээд та бүхэнд тодруулах мэдээллийг хүргье. Тэгэхээр өчтөр 12 цаг 23 минутын үед одоо 1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас нэгэн совилогч нас орсон байна, унаж нас орсон байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ нэг тал дээр. За яг одоо урьдчилан байдлаар бид нар яг унаж нас орсон гэж шууд өгнөлт хийж болохгүй. Анхны яг цагдаагийн байгуулалт ирсэн дуудлага бол Сүхбаатар дүүргийн 1-р орооны нутаг дэвсгэр 1-р эмнэлгийн гадна өндрөөс унсан байдлаа хүн нас орсон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р үлцээс сэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгалтын ажиллагаа явагдаж байна. За энэ дээр бол одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлээд одоо дөнгөж 10 хэдэн цаг болж байна. Тэр холбогдох гэрчүүд хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах энэ ажлууд хийж байна. Тэгэхээр бид нар бол хэрэг энэ одоо амь хурагч амнасаа алдах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах, өвлийн шалтгааныг бол задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болгоно. За хэргийн бод түүнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. За хэргийн газрын анхны үзлэгээр бол зүүн жигүүрийн 6 давхраас унсан байж болзошгүй ийм нөхцөл байдлууд тогтоогдоод. Гэхдээ энэ маань бол бусад нотлох баримтуудыг шалгажсэн үндсэн дээр эцэслэн тогтоогдноо. Тэр ингээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм уу захим сүлжээгээр янз бүрийн одоо батлагдаагүй нотлогдоогүй с ิจ таамгуудыг их гаргаж байна. Тэгэхээр ирээд та бүхэн мэдээлэл үзэж байгаа хүмүүс маань за талигаач харгас түндэхтэй хамт хүднээс хэргийн шалгалтын ажил дуус бодит шалтгаан нөхцөлийг тогтоох хүртэл янз бүрийн бас судал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Цагдаагийн байгууллагаас энийг бол хуулах домжийн хүрээнд прокурорын хяналтанд дор мөрдөн шалгах ажиллагаа одоо үргэлжлэн явна. Ойролцоогоор хэдэн насны эмэгтэй? Амь хурагч 42 настай гэж хүн байсан. Тэгэхээр хэвлэл мэдээлэлээр сүүлийн үед одоо цагдаагийн нэр бүхэн албаа хаагч бэлгийн хүчирхийлүүлээд байна гэсэн мэдээлэл гараад байна шүү дээ. Энэ л дээр тайлбарлаж. За тэр мэдээлэл манад ирсэн. Цагдаагийн ажилтан гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж одоо байна гэсэн мэдээлэл гарсан. За энийг бид нар холбогдох шалгалт хийхэд тэр нэр дүгнэгдээд байгаа Т гэж хүн 3 жилийн өмнө нөө цэргийн байнгын нэвтрүүлэгтээ гарсан. За биднэрд одоо шалгалтын өрөөнд тогтоогдсон зүйл юу гэвэл гэр бүлийнхээ үнэтэй одоо гэр бүл салсан хэд өрнгийн маргаантай ийм хүн үүнээс үүдэн бас хоорондын тааламжгүй юм байсан. За цагдаад бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг өгсөн байсан. Тухайн үед шалгахад бол гэр бүлийн хүчирхийллийн тийм зүйл тогтоогдоогүй. Хооронд хэд өрнгийн маргаантай байсан асуудал тогтоогдсон байна. Тэгэхээр энэ хүн бол 1-р цэргийн байнгын тэтгэврт гараад 3-4 жил болсон хүн. 2-р хоорондоо гэр бүлийнхээ хүнээс гэр бүл цуцлуулсан. Энтэй хоорондоо гэр бүлийн маргаантай байсан. Тэгээд төрөнгийн маргаантай. Эннээсээ болоод одоо цагдаагийн байгууллагын ажилтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан харамсаж байна. Тэгээд энэ дээр бол ийм зүйл байхгүй гэдгийг аль биесээр одоо няцаалт мэдээлэл өгч байна. 6 дахь сумд амиа алдсан зөвлөгчийн тухайд өдөр ажлыг хэвэн явуулж байсан гэсэн мэдээлэлүүд өгж байгаа. Тухайн хэргийг яг газар дээрсэн харж ирсэн гэрч гэж байгаа юу? Гэрчүүдийн тухайд ямар мэдээлэл өгж байгаа юм? Тэгээ энэ дээр одоо бид нэр яг энэ хэргийн оролцогчдын талаарх мэдээлэл өгөх боломжгүй байд юм уучлаарай. Тэгэхээр энэ дээр мэдээж бүх хүмүүс гэрч, камерын бичлэг, тухайн орчинд байсан хүмүүс гэд энэ бүгдийг бид нар шалгаж тогтооно. За тухайн 6 давхар нь бол одоо надад авч сурсан мэдээлэлээр бол улаан бус байсан гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар холбогдох дүрм журмын дагуу орж тэр хүмүүсээс тайлбар авна. Энэ дээр бид нар бас улаан бус руу шууд яваад орчихгүй. Гэхдээ холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авахын ажлууд хийгдэж байна. Тэгэхээр тэр одоо ажил үүрэг гүйцэтгэж байсан, хизээ юу аасан гэдэг энэ бүх зүйлүүд маань эрг үүрэг хянах шийдвэрлэх хуулийнхаа дагуу тайлбар мэдүүлэг авч ийж энэний дараа энэ асуудлуудыг ярина. Тэгэхээр түрүүн би хэлсэн та бүхэн маань энэ дээр бас хүлээстэй хандаарай. Бид нар бол энийг бол хуулийн дагуу шалгаж шалтгаан нөхцөлийн тогтоох ажиллагаа үргэлжилнэ. Тэгэхээр бас янз бүрийн одоо олон нийтийн сүлжээнд нэр хаяг нь тодорхойгүй хүмүүс худал ташаа мэдээллүүдийг тарааж байна. Аливаа амь охирсон хүний талаарх мэдээллийг буруу зөв мэдээлэл явах цагдаагийн байгуулалт араас маш гомдол мэдээлэлүүд ирдэг. Энэ маань бол талигаачтай ар гэр найз нөхдөөс одоо ар гэр нь хүндрэлтэй байхад ийм худал мэдээлэлүүд тараах нь бол маш хэцүү байна гэдэг байдлаар гомдол мэдээлэлүүд их ирдэг. Тэгэхээр
та бүхэн маань энэ дээр бас хүлээс таандараа. Бид нар бол прокурорын хэлхэн дор хуулийн хүрээнд энэ асуудлыг шалгаж тодруулах бүхий л арга хэмжээ хийнэ. Бүхлийн шалтгаан нөхцөл бол мэдээж задлан шинжилгээний эцсийн дүгнэлтээр гарна. За тухайн хүн одоо яг аль давхраас унсан байсан гэдэг нь бол хэрийн газрын үзлэг холбоот нотлох баримтуудаар тогтоогдно. Энэ бүх ажиллагаа маань бол эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу ингээ мөрдөн шалгах ажиллагаа явагдчихж энэ нотлох баримтууд цугласны үндсэн дээр энэ шалтгаан нөхцөлийг нийлэх боломжтой байдаг. Энийг та бүхэн маань бас ойлгоорой. Энэ игнэшгүй компани суглаатай холбоотой шалгалтын асуудал одоо юу болж байгаа вэ? За энэ Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлцээр гомдол мэдээлэлд бүртгэж шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. За би яг шалгалт ямар шатнд явагдаж байгаа талаар мэдээллийг одоохондоо аваагүй. Хэрвээ та хүсэх юм бол би энийг бас тодруулаад эргээд мэдэгдээ. Тэхүү. За тэгье. За тэгэхээр үзэгчтэй улсын 1-р төвийн эмнэлгээс одоо халдварын бүсэд ажиллаж байсан нэгэн совилогч өндрөөс унаж нас барсан гэх мэдээлэл олон нийтэд түгээд байгаа. За үүнийг бол цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар хүүгээс тодруулан та бүхэнд хүргэлээ. За урьдчилсан байдлаар болвол 6 давхраас унаж нас барсан байж болзошгүй юм урьдчилсан үзлэгээр одоо ийм хариу гарсан байна. За тухайн иргэн болвол тухайн одоо 1-р эмнэлгийн совилогч байсан 42 настай ийм иргэн байсан. За урьдчилсан одоо үзлэгээр 6 давхраас унсан гэх одоо мэдээлэл байгаа боловч за сүүлийн үзлэгийн хариу гараагүй байгаа учраас олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхгүй байхыг зөвлөө үзэгч та бүхэн мэдээллийг цагдаагийн ерхий газрын гаднаас шууд амжуулан хүргэлээ.